Би 2019 оны 11 сард Бангкок хотод болсон Азийн аваа шалралт тэмцээнээс Олимпик авсан байгаа. Олимпиад анх удаага оролцсон. Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж маш их зүйлийг сурч авсан. Олимпиад амжилттай оролцоход бэлгийн сургуультаар хийх нөхцөл болон санхүүгээр тусал тэмцсэн Монголын байт харууны холбооны ерөнхийлөгч цагаан бол төрийн банкны хадгалалтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн засгийн газраас Олимпийн ирэх авсан тамирчидтай хүлээн авч уулзаж мөнгөнд дэмжлэг үзүүлсэн. Энэ нь тамирчин биднэрт маш том дэмжлэг болсон. Баярлалаа. Одоо 2024 оны Олимпиадад амжилттай оролцсон бол бэлгийн сургуультаа шамдан хийж байна. Би 2019 оны Таиландын Бангкок хотод болсон Азийн аваа шалгуулах тэмцээнээс мөнгөн медаль авч 20 оны Олимпиад авсан. Тэгээд анхудаа Олимпиадад оролцлоо. Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдсөн. Үнэхээр сайхан байсан. Тэгээд энэ Олимпиадад оролцох үеийн бэлтгэл сургуульд бүх зүйл дээр нь дэмжиж байсан бинтмэр спортын үсээ ороо, Пара байт харууны холбоо, Олимпийн ороо, байт харууны холбоо энэ холбоотуудынхаа удирдлаганд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тамирчууны бас энэ түнд тэмцсэн цагуугаар төсөл тэмцсэн төрийн банкныхаа удирдлагууд маш их талархаж байгаа бас хэлмээр байна. Харилцуулах 2024 оны Олимпиадад амжилттай оролцохын бэлтгэл сургуультай эрчимтэй хийж байна. Баярлалаа.